Миний гарт юу аа гэж бодож байна? Энэ бол DJ хамгийн сүүлд гаргасан Mavic 3. За энэ өдрөө маань өмнөх загваруудаас юугаараа илүү би тавханд одоо тайлбарлах гэж байна. За энэ удаа DJ маань Mavic 3-ыг хоёр төрлөөр танилцуулсан байгаа. Mavic 3 мөн Mavic 3 Sign гэдэг загвар гарна. За Mavic 3 Sign загвар нь энгийн Mavic 3-аас гол ялгаа нь Apple ProRes өргөтгөлөөр видео хийдгээрээ онцлог давуу талтай. За энэхүү өргөтгөл нь монтаж хийхэд компьютерыг гацаахгүйгээр маш хөнгөн ажилладаг. За мөн өнгөний маш олон мэдээллийг агуулдагаараа онцлогтой. Хамгийн гол шинжилгүүд энийг нь камерага. Камерын сенсор нь өмнөх загвараас томорцсон байгаа. Өмнөх загвар нь болохоор 1 инч байсан бол одоо энэ загвар дээр дөрөх бах нь 3 буюу 1.33 инч буюу 30%-аар сенсор нь томорцсон. За сенсор нь томроод ирэхлээр гэрэл мэдрэгч чадвар нь өсөөд зураг болон бичлэгний чанар нь өссөн байгаа. За мөн өмнөх загвар дээр Hasselblad брендийн камер байсан. За энд мөн адил Hasselblad брэнд орж ирсэн. За яагаад Hasselblad брэнд онцлог вэ гэхээр Hasselblad брэнд маань сансар дээрх хүний анхны мөрний зургийг авснараа алдартай. Hasselblad брэндийн камерын хамгийн гол онцлогуудын нэг нь Nature Color байдаг. За Nature Color нь болохоор байгалийн болон битийн өнгийг хит нялуун биш тод бөгөөд бодит өнгөөр авдагт байгаамаа. Тийм учраас одоо болтол хамгийн алдартай зурагчид Hasselblad брэндийг сонгодог. Камерын үндсэн үзүүлэлтүүдийг тайлбарлая. За 20 мегапикселээр зураг авдаг. Aperture нь 2.8-аас 11 хооронд хөдөлдөг. За ISO нь болохоор noise хамгийн бага мэдэрдэг. За гэх мэт ийм давуу талууд олцсон байгаа. За мөн дээд талдаа зум хийх зорилготой камерт олцсон байгаа. За энэхүү камер нь 162 мм-ийн линзтэй 28x хүртэл зүүмэлж юмыг татаж харах зорилготой нэгэх бах нь 2 инчийн сенсортай нэмэлт камертай олцсон байгаа. 1 тэрбум мөнгөний ялгаралтай D-Log профайлаар 5.1K нягтршлаар видео бичихээс гадна 4K нягтршлаар 120 фрейм буюу дүрсийг тань 5 дахин удаашруулж бичих боломжтой. D-Log профайл нь өнгөний маш их мэдээллээр бичдгээрээ онцлог. Та монтаж хийх үед газар болон тэнгэрийн уусалт нь маш гоёор гарч ирэхээс гадна маш багаар эвдэрдэг онцлогтой. Энэ нь мэргэжлийн видеочдод маш чухал үзүүлэлт байгаамаа. Mavic загвар маань шинжлэгдэх тусам аюулгүй байдал нь улам сайжирж байгаа. За энэ удаад бүх талдаа саад мэдрэгчтэй болсон. За жишээ нь хажуу талын саад мэдрэгч байхгүй ч дөрвөн булан дээрээ өнсөгдөж өргөн өнсгийн цаад мэдрэгчүүд суулгаж өгснөөр за хажуу талаа бүрэн мэдэрж байгаа. За бүх талдаа саад мэдрэгчтэй болоод ирэхлээр анх хөөрсөн сэг руугаа ганц товчлоор таараад ямар цаад байсан ч аюулгүйгээр хамгийн дүт замаар босож ирэх чадвартай болсон. За үүнээс гадна аюулгүй нисэх APAS системаа сайжраад 5 дахь хөлбөр нь энэ дээр суудсан байгаа. За 5 дахь хөлбөр маань яадаг вэ гэхээр 200 метрээс саадыг мэдж эхэлнэ. За 20 метрээс саадыг хэмжиж эхлээд 2 метрээс саадаас зайлж аюулгүй замаа сонгож явдаг. За согтуу хүнээс ухаантай ийм дрон шүү. Mavic 3-ын XP-ний үндсэн үзүүлэлтүүдийг товч тайлбарлая. За өөрийнх нь жин 900 г, далайн түвшнээс 6000 м өндөрт нисэх чадaltaй. Ямар ч салхигүй үед 46 минут хүртэл нисэх батарейтай. 12 м/сек салхинд нисэх чадвартай. За өөр дээрээ 8 ГБ-ийн интернал багтаамжтай. За нислэгийн дээд хурд нь спорт мод дээр 68 км хүртэл цаг хурдлах чадвартай байгаамаа. Өдөрлөг нь бүхлээрээ шинжлэгдсэн байгаа. Гаднах хэлбэр болоод технологийн хувьд за гартаа барихад айгүй эвтэйхэн илүү олон товчлор байхгүй, энгийн үн хэрэглэхэд
маш авсаархан яг үндсэн хэрэгтэй төвчлөрүүд байгаа. Дронуудын хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг нь дронуудын сүлжээ байдаг. За энэ удаад Mavic 3-д маань Oculus-ыг 3.0 нэмэх сайжруулсан сүлжээтэй болоод ирсэн байгаа. За энэхүү сүлжээ маань хот болон сүлжээ ихтэй газруудад 500 м-ээс 3 км дотор чадaltaй бол харин сүүрэн газруудад 3-аас 5 км-д сүлжээ салахгүй явна. Харин хөдөө орнуудад 15 км хүртэл зайнаас удирдах боломжтой ийм чадамжтай сүлжээ байгаа. Энэ жилээс эхлээд дронууд маань 4G технологиор нэвтрүүлж эхэлж байгаа. За DJI маань мөн энэ технологиг Mavic 3-таа нэвтрүүлсэн. За 4G донгол тавиад хот цүүрэн газарт саад ихтэй газруудад аюулгүй нисэх ийм боломжтой гэсэн үг. За Mavic 3 маань бүх талдаа саад мэдрэгчтэй болсон учраас ухаалаг горимууд маань мөн адил сайжирсан байгаа. За жишээ нь дагах горим маань Active Track 5.0 болж сайжирсан. За ингэслээр дагаж буй бит маань хэдий олон саадтай газар явж исэн ч саад дагаж байгаа битээс салахгүйгээр дагаж явах чадвартай. За мөн Spotlight, Master Shot, Quick Shot гэд маш олон төрлийн ухаалаг функцүүд байгаа. За эдгээр функцүүдийн тухай миний өмнө хийсэн блогуудыг доор холбоосоор үзэх боломжтой. Та бүхэнд Mavic 3-ыг танилцууллаа. Бидний энэхүү блог таалагдсан бол subscribe дарахыг бити мартаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.